Монголчууд бидний бахархал дүү, гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл бол Монгол наадам билээ. Хүн чанар нэвтрүүлэг Баяр наадмын дугаарын хоомортой салбарын түүжээ болсон эрхмүүдийг уран залж, үндэсний их Баяр наадмын тухай хууч хууран, аялгау сайхан дуун ихшгээр мэлалга өргөснийг үзэгч та бүхэндээ холилуулж байна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. 1-р суваг телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн баярын тусгай дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгэн сайхан зүйлийг үзэгч түмэндээ өргөн барьж хэн нэгнийгээ баярлуулж хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлан ирсэн билээ. Энэ ч утгаараа ардын хувьсгалын 101 жилийн ойд зариулсан энэхүү сайхан баярын дугаар маань өргөн түмэнд хүрч байгаа туйлын таатай байна. Нэвтрүүлгийг хүндэтгэн хүрэлцэн ирсэн эрхэм хөдөлмөрийн баатар гавьяатууд Монгол улсын маань төлөөлөл болсон олон сайхан бүсгүүчүүдийн төлөөлөл, багш сургууль хүмүүжүүлэгчид, уран бүтээлчид хүрэлцэн ирсэн үнэхээр таатай байна. Мянган хүмүүсийг төлөөлөн ирсэн энэхүү цэнгэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчтэй мэлааж байгаа та бүхний амар амгалан айлтгая. Сайхан наадцгааж байна уу? Сайхан Энэ зам мэдээж Монгол түмэн маань дэлгэр сайхан наадаж байгаа. Тэр дундаа бид бүхэн тэр аюулт өвчнийг даван туулж 2 жил баяр наадмаад тэмдэглээгүй. Тэгээ энэ жил бол мэдээж бүх хүмүүс 8 настай хүүхдээс 80 настай буурлууд маань хүртэл дин чатотол наадаж байгаа. Зуны маань өнгө төрөх ямар сайхан байна. Энэхүү сайхан өдөр цэнгэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчтэйхэн мэдчлэн энэ сайхан баяр наадмын мэндийг хүргэнүү хэмээн Монгол улсын хөдөлмөрийн баатар Араш бай таныг бас хүндэтгэн урьж байна. Өнөөдөр олонний их бэлэгт өдөр тэнгэр тэтгэж дэлхий дэлгэнсэн хорвороо төгчирсэн сайхан юм өдөр монголчууд үндэсний баяр наадман сайхан тэмдэглэж байна. Манай уяачид бүтэн жилийнхээ хөдөлмөрийг шавханд ажиллаж хурдан хөлгөөн сойж энэ тал дүүрч уяа багширч байна. Хурдан мордоор хүүхдүүдийн зинго хангинж хүчит бөхчүүд бэлтгэлээ базааж энэ төв цэнгэлдэх хүрээлэндээ эд хав бэр хүчэн саргаар хүрэлцэн ирсэн үнэхээр сайхан харагдаж байна. Харваачд, сурчд ер нь цөмөрөн хуран цугларсан. Ерөөсөө тэгээд Монгол наадам гэдэг чинь бол Монгол үндэснийг бусдаас ялгах гол тамга тэмдэг нь болдог. Тийм мэдчүүдээ нар сарн тамгана гэж ингэж хэлж болох юм да. Монгол наадмыг бол ингэж сайхан байгаль дэлхий дээр ил бүхний нүдэн дээр наадан цэнгдэг тийм ард түмэн бол өнөөдөр дэлхийд баргаж байхгүй гэж хэлж болохоор тийм болтой юм билээ. Төмөр замд ажиллаж байхад гадны нэгэн хэсэг тийм жуулчид төмөр замын гэрээр орж тэгээ Монгол наадмыг бүр бишрэн гайхаж байсныг би санаж байна. Ийм наадам бол туваад зүгээр энэ тэнд мэрсэр сонсогддог. Түүнээс хаач байхгүй гэж ингэж ам булаалдан ярьж байсныг би санаж байна. Түгээрээ ч үнэхээр бахархаж ингэж байгаа юм. Өнөөдөр чинь ер нь тэгээд дэлхийн онцөг улам бүрээс боломжтой нэгэн ер нь Монгол орныг зарж Монгол наадмыг үзэхээр хүрэлцэн ирсэн байгаа шүү дээ. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий тэр чигээр ухаан энэ жинхэнэ нэг тийм бодит байдлаараа үлдсэн үндэстэн улс бол монголчууд юмаа гэдгийг өөрийн нүдээр харж чихээрээ сонсож ингэж баясгыг хүч ингэж ирсэн байгаа. Манай онгоц багтахгүй байгаа шүү дээ. Тийц нь олдохгүй байгаа. Жуулчд бол ер нь тэгээд нөгөө өвчин янз бүрийн юмнаас болоод үнэхээр жоохон даржигдуу хэдэн жилийг өнгөрөөж байгаа. Тэгээд яг өнгөрсөн жил бид нар 100 жилийнхээ тэмдэглэж чадаагүй. Монгол наадмын түүх гэдэг чинь тэгээд урт шүү дээ. Энэ бол зүгээр 100 жилээр хязгаарлагдахгүй. Дээр үеийн дээр даншиг наадам тэр л хүй долоон хутагтаан наадан цэнгэж байсан. Ганцхан хүй долоон хутагтаж биш. Ерөөсөн халах 4 5 тэр чигээрээ дэлгэр зуны цагт наадацгааж ингэж явсан шүү дээ. Тэр сайхан түүхэн уламжлалан өнөөдөр давтсан
үргэлжлүүлж авчиваа. Ийм л одоо ард түмэн чинь жинхэнэ одоо Чингисийн удмын тэр монголчууд бид нар шүү дээ. Түгээрээ одоо бахархаас өөр юу гараач бахарх юм билээ. Цагаан сар наадам хийв шүү дээ. Бидний одоо Чингис одоо нааддаг. Ийм л одоо юм. Тэгээд энэ сайхан одоо нэвтрүүлэгт сайхан нөхдийн дунд ингэж одоо оролцож байгаагаан ашиглаад нийт ард түмэндээ наадамчин түмэндээ одоо сайхан наадахыг хүсье өрөөж байна. Морин хурдан бүхэн хүчтэй сурн мэрэгэн байх болтугай. Хүрээ! 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 За тэгэлгүй яах вэ? Ерөөл Баатар шиг өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочид уран бүтээлчдийн маань төлөөлөл Монгол улсын гавьяа жүжигчин Үлзий арш гавьяат манаас Айдууныхаа цэнхэр хадгийг өргөн олон түмэндээ бас хөргөхээр бид бүхэн дээр бас зочлон ирсэн байгаа. Өгтөө авцгаах хөвгдөрөө. За Монголын ард түмний 2 жил хүлээсэн их баярын өдртэйгээ бид залгаж байна. Энэ үед өвчнгүй зовлонгүй байвал наадам олон таарах учраас бид төвчээртэй, төсвөртэй өвдөж зовхгүй байж байгаад их баяртайгаа залгоно гэдэг мөрөөдөл дүүрэн байсан ард түмэн өнөөдөр одоо өөрсдийн өрөөл оршиж энэ сайхан баярын өдрийг ухтаж авч байгаадаа маш их баяртай байна. Ингээд Монголын ард түмэнд ер нь Монгол дуурхтан болгондоо эрүүлийн аз жаргал сайн сайхан бүхний өсөн өрөөгөөд би ардын орон зохиол Шарвын Сүрэнжүүрийн шүлэг удмаараа жаргах хөгжмийн зохиолч Хайдвын Сэргэлэнгийн хөгжим удмаараа жаргах өргөө гэдэг дуугаа дуулж та бүхэндээ мэдчилгээ хүргье. Амгалан цэнхэр тэнгэр юмахо өнди дүүрэн игшиг түгээсэн боллор тунлаг ус минутэ хоми таттын дугаар амялсан бодлы мингэн уян юмахо сон эцгийн ивэлос минутэ цэжин дунд минь монхөдөлтэ эрдний алтан өлгийн юмахо олосагаар хосолсон ожим Монгол нутаг минутэ Чумарыг цогцолсон удмара жаргах өргөө юмахо чумарыг цогцолсон удмара жаргах өргөө юмахо За үнэхээр өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Үнэхээр Дэнж хотод л наадна гэдэг маань энэ маань ах шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Монгол улсынхаа энэ олон уран бүтээлчдийн сор болсон Монгол улсын гавьяа жүжигчин Үлзий аршихтаа маш их баярлалаа. Энэ сайхан аялгаутай үг маань цэнгэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгч манаас таалан саярхсан байх гэхдээ итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдөр бас бид бүхэн хүн чанар нэвтрүүлгийнхаа баярын тусгай дугаарт зочин хөтлөгч бас хөрөлцөн ирсэн байгаа. Тэгээ мэдээж манай Монгол улсын их сургуулийн доктор, профессор, хуульч, өмгөөлөгч гэдэг ийм сайхан одоо мундаг хүн манаас хүн чанар нэвтрүүлгийн маань удирдах зүйлийн гишүүнээр ажилладаг. Тэгээд Жавцан Долон багшигаа бас энэхүү сайхан
үзэгчтэй халуун мэдлэгээ хүргэн одоо энэ ардын хувьсгалын баярын мэндийг хүргэнөө хэмээн хүсэж байна. За баярлалаа. Юуны өмнө Монгол түмнийд энэ сайхан наадмын баярын мэндийг хүргье. Монголчууд одоо өн эртнээс энэ сайхан 93 наадмаараа бахархаж ирсэн Монгол түмний одоо хамгийн чухал онцлог Монгол хүн байхын мөн чанар, хүн чанарын энэ одоо 93 наадмаар тодорхойлогддог гэж би судлаач хүний хувьд боддог. Тийм учраас цаашдаач монголчууд маань одоо 93 наадмаа мартгал юм бол Монгол үндэслээ мартна гэсэн үг болох юм аа. Тэгээ энэ сайхан баярын өдөр бүгдээрээ эв нэгдэлтэй, эрч хүчтэй, хотлоор одоо дэнж хотод наадцгаагаа сууж агаад маш их баярлалаа. Өнөөдөр чинь бас хүн чанар нэвтрүүлэг маань энэ наадамтай ч бас мөн холбогдож баярын тусгай дугаараа хийж агаад нь за бид нар бүгдээр их баяртай энэ сайхан нэвтрүүлэгт ороод энэ сайхан хүмүүстэй уулзаа сууж байгаадаа туйлын их баярлж байна. Ингээд Монгол улсын одоо өнцөг булан бүрт байгаа бүх одоо намайг таньдаггүй чамаагүй бүх хүмүүст ардын хувьсгалын 100 жил 101 жилийн ан баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань эрүүлэн урт удаан насалж энэ хотлоороо Монгол түмнэрээ одоо сайхан наадаарай гэж юрөөё. Хүрээ! 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 За маш их баярлалаа. Монгол түмэнд Монгол хүний үн цэнийг одоо ойлгуулж, одоо түгээн дэлгэрүүлж би Жавцан Толон багштаа үргэлж талархаж баярлаж явдгаас илэрхийлэх зүйтэй. Энэ сайхан өдөр одоо баяр дээр баяр нэмж олон уран бүтээлчд хүрэлцэн ирсэн байгаа. Монгол түмний маань сор болсон олон уран бүтээлчдийн нэг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ цэцэг дүү маань бас Айдууныхаа мэдлэгийг үзэгч түмэндээ хүрэхээр хүрэлцэн ирсэн байгаа. Бүдэр хүлээ авах уу? За маш их баярлалаа. Ингээд юуны өмнө хүн чанар нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танаа хамт олонд энд хүрэлцэн ирсэн эрхэм сайхан та нартайгаа сайхан нэвтрүүлэлт гарч байгаадаа маш баяртай. Тэгээд телевизээ үзсэн суугаа бүх монголчуудаа үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Сайхан наадаарай та бүхэн маань. Ингээд та бүхэндээ зориулаад урлагийн гаяа зүтгэлтэн байн баяргаан аялгаа Түмэн жаргалын шүлэг ижигээ баярлуулж яваарай гэсэн сайхан уран бүтээлээ өргөн барья.
чанар нэвтрүүлгийн баярын тусгай дугаар үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр энэ ардын хувьсгалын 101 жилийн ой зориулан эрхэм үзэгч та бүхэндээ энэ сайхан олон түмний маань төлөөлөл болсон сор болсон олон хүмүүсийн одоо аялгауг мэдчилгээг хүргэж байгаадаа туйлын таатай байна. Мэдээч хэрэг бид бүхэн нэвтрүүлгээрээ үргэлж гэгэн бүхнийг хүргэдэг өнөөдрийн нэвтрүүлгийн маань ерөнхий ивент эцэгчээр дээжлэн барих дэлгэр сүвтэй цай маань Дүүхэ төвийн арт галерей маань бид бүхэн яг энэ цаг мөчид торгон мөчид бас хурж байна. Мэдээж Дүүхэ төвийн маань арт галерей гэдэг энэ сайхан Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлсэн гайхалтай галерей маань бол олон зүйлийг хүүхэд багчууд, өвгөд, хөгшөд дээд энэ түүхийг маань үлдээж байгаа энэ гайхалтай галерей байдаг. Та бүхэн маань галерейгаар зочлон энэ сайхан түүхийн жимээр бас аялаарай гэж бид бүхэн хүсэж байна. Энэ баярын өдрүүдэд бас Дүүхэ төв маань бас үе таалга нээлттэй байгаа шүү гэдгийг дахин дуулахад таатай байна. Мэдээж Монгол төмний маань бас эдээний дээж дэлгэр сүйтэй цайны маань хамт олон хадад Монгол компани маань захирал долгормоо захиралтай хамт олондоос энэ сайхан баярын мэдлэгээ бидний зүгээс бас хүргэж байна. Хүлээн авна уу. Хадад Монгол компани маань Дүүхэ төв маань бас Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Тэр ч утгаараа Баянгол дүүргийн маань Ахмад буурлуудын төлөөлөл ахмадын хорооны дарга Нарантай эгч маань мөн одоо эмэгтэйчүүдийн дарга чимгээ дарга манаас хүрэлцэн ирсэн байгаа. Хоёр манаас гэгэн мэдлэгийг Баянгол дүүргийнхаа ард түмэнд бас хүргэхгүй юу гэж хүсэж байна. За энэ сайхан дэлгэр зуны сайхан цагт энэ ардын хувьсгалын 101 жилийн ойн баярын сайхан өдөр тохиож байна. Ингээд нийт монголчуудаа энэ дэлгэр сайхан баярын мэндийг хүргэж түүний хажуугаар бас Өвөрхангай аймаг нутгийн зөвлөлийнхөндөө тэр чигээр нь бас баярын мэнд хүргэе. Баянгол дүүргийн одоо нийт ахмадуудаа бас энэ хүн чанар нэвтрүүлгээр дамжуулан энэ сайхан баярын мэнд хүргье. Ингээд бүгдээрээ Монголын нийт иргэдмэн бол дэнч хотоод сайхан надаарай гэж хүсэн өрөөё. Хүрээ! 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 Сайн байцгаана уу? Ийм сайхан баярт өдөр ийм Баянгол дүүрэгт оршин суудаг Ахмад буураанууд ийм араас дарга гавьяатууд энэ урлагийн одуудтайгаа одоо ийм сайхан нэвтрүүлэгт өргөдөө орсондоо маш их баяртай байна. Та бүхэндээ ийм сайхан баярт өдрийн мэнд хүргэе. Тэгээд нийт монголчуудаа Баянгол дүүргийн төлөөлөл болсон ахмадууд бүх одоо манай Баянгол дүүрэгт бол маш их бүтээн байгуулалт явагдаж байгаа. Энэ Баянгол дүүргийн удирдлагуудаа энэ сайхан баярт наадмын мэнд хүргэе. Бас мөн нутгийн зон олондоо олон хайртай ээж аавдаа болон гэр бүлдээ ахан дүү төрөл төрөстөө бүгдээрэнд нь энэ сайхан баяр наадмын мэнд дэвшүүлье. Энэ хүн чанар нэвтрүүлгээр дамжуулаад бүгдээрээ сайхан баярлаарай. Монголын зон олон минь эрүүл энх амар амгалан сайн сайхан байгаарай. Хүрээ! За тэгэлгүй яг хуу олонний хүч оломгүй далаа гэж олон сайхан хүмүүсийн хүч дэмээр аливаа үйл ажиллагаа бий болдог. Баянгол дүүргийнхаа нийт ард иргэд хүүхэд багчууд залуучуудаа энэ сайхан баярын өдрийн мэндийг бас хүрхэн зүйтэй хаа. Тэгээд Баянгол дүүргийнхаа ахмад буурлуудыг төлөөлж ирсэн, охид бүсгүүчүүдийгээ төлөөлж ирсэн эрхэм хоёр одоо зочиндоо маш их баярлалаа. За энэ сайхан баяр дээр минь баяр нэмж олон сайхан уран бүтээлчд маань хүрэлцэн ирсэн энийг манай Ариун Балд очин маань хүрэлцэн ирсэн байгаа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан олон сайхан уран бүтээлчдийн сор болсон энэ сайхан дуучин манаас хүрэлцэн ирсэн байгаад баярлалаа. За ингээд ардын хувьсгалын 101 жилийн энэ сайхан баяр наадмын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр төрлөөрөө төвшин амлан илгээрээ инх хамгаалan байгаа монголчууд бидний одоо сайхан баяр наадам ингээд монголчуудаа эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд одоо мөн бас манай аав ээжийн нутаг Завхан аймгийн Алдран хаан сумын 100 жилийн болж байгаад бас би нутгийн зон олондоос баярын мэндийг хүргэе. Давхар одоо та бүхэндээ зориулаад энэ сайхан баяр наадмын өдөртөө зориулаад энэ нэвтрүүлэгтээ одоо урилсан оролцуулсан та нартай танд баярлалаа. Тэгээ танай хамт олонд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Батөмрийн хөгжим, урлагийн гавь сэтгэлтэн Батөмрийн хөгжим Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Завзан дулмын шүлэг сайхан буурал аав гэдэг сайхан дугаараа айдууны сайхан мэнд хүргэе. Та бүхэнд урднаас ч удаан жаргаараа сайхан наадцгаагаарай бүгдээрээ.
талсхийн дуу бүрэн толгой сүдрэн дуулаад хүмүүн заяа тэнхэн хорвоо бүлэгэн судраа түмэндэн зориулсан сайхан дурлаа минь та санаа сэтгэлийн минь инэрлдэн мөртийн сайхан дундаа уярч хайлан бомборсон ураг дархан минь та учрал ёрлоор дүүрэндээ сайхан бурлаа минь та санаа сэтгэлийн минь инэрлдээ шаргаламхан таллыхан дуунд шалзадвахан шарган дуулаа сүсэтгэлтэй чимээ сүсэглэн дэдэсэн хантаа сайхан бурлаа минь та санаа сэтгэлийн минь инэрлдэн сайхан бурлаа минь та санаа сэтгэлийн минь инэрлдэн За нэвтрүүлэг маань маш сайхан дуутай, хууртай, аялгуутуугаар жигүүрлэн олон сайхан бас баярын мэдлэгээ хүргэн үргэлжилж байна. Нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байна. Тэгээд цэнхэр дэлгэцээ үзэн суугаа ирхэм үзэгчд бас таалан жаргасан байх гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгээн бүхнийг үзэгчдэд хүргэдэг энэ сайхан өдөр аялгуутуугаар чимхээс гадна хүн чанарын дээд болсон эрхэм хүндэт Монгол төмний маань сор болсон хүмүүс энэхүү танхимд хүрэлцэн ирж энэ сайхан өдөр бас цэнхэр дэлгэцээрээ үзэгчтэйгээ мэдчилж байгаад туйлын таатай байна. Мэдээж Монгол төм маань динж хотоод л сайхан наадаж энэ өдөр хүүхэд, багчууд, хөгшчдийн маань сэтгэл дүүрэн байгаа гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Та нар манаас хүн чанар нэвтрүүлгээрээ дамжуулан өргөн олон түмэндээ мөн энэхүү сайхан Монголын маань өв уламжлал их баяр наадам цэнгүүн Монгол төмний маань одоо баярын одоо энэ сайхан дурсамжуудаас хуваалцсан энэхүү нэвтрүүлгийг жаргаж өгөнө гэж та бүхнээсээс хүсэн өрөөж байна. Энэ сайхан наадмын өдөр одоо дурсгалтай ярих юм их байна. Тэгээд тулгамдаа дөрөөсөө санах юм орж ирэхгүй. Гэхдээ ер нь урлагийн бид нар ч юм бол баррикадаар их явдаг. Хошин их юм таардаг. Уулздаг, учирдаг, сайхан хүмүүстэй учирдаг. Тэгээд өнөөдөр бол одоо Араш Баатарга, Хөдөлмөрийн Баатар одоо ахыгаа нэг дурсаж ярих гэж бодож байна. Ягаад гэвэл одоогоос би ч одоо 24 5 тал байсан юм да 20 дөөрийн театртаа ажиллаж байхдаа манай Араш дарагч одоо бас л төмөр замыг одоо ганц хөдлөж базж ийсэн хүн шүү дээ тэр үеч одоо сайхан. Тэгэл ахын урилгаар би нэг ганц зам жочдууд гэж дуулж яхад би нэг өөрөө нэг факталж хийсэн байхгүй. Тэр чинь заалдаач. Тэгсэн дараагаас айгаад за энэ мундаг том төмөр замын дарга маань айдаа ирсэн их мундаг хүн шүү гэлсэн. Тэгсэн нөгөө хөгжим ингээл тавьсан чинь алга болчтой. Арталд нэг хүнд найдчихгүй фонограм. Тэгэл дуурах гал ингээ хүлээгээс энэ хөгч яасан удаан хүлээлгдэг хөгт үү гэдэг. Тэ араш дарга маань. Тэгэл нэг тэр чинь тэр сайхан том хүний одоо урилгаар очичоо тэгээд дуулаад цагтаа дуулж чадах болохоор бас ичин үсттэй тийм ээ.
Гэх жишээний ер нь одоо өнөөдөр ингээд бас сайхан арааш дарагтайгаа цуг нэг нэвтрүүлэгт ороод өнөөдөр бас ингээд өлзөө урших гавьяаттайгаа ахтайгаа багштайгаа одоо ингээд сайхан сууж байгаа. Тэгээд дандаа ингээд сайхан одоо манай чулуун цэцэг. За тэгээд Жавзантлан багш байна. Одоо Жавзантлан багштайгаа бол одоо тун уржигдэрхэн битээр одоо багшийн ажлаар одоо бас их явдаг. Булган аймгийн Тишиг сум руу явчихад Харгал нууран дээр сайхан унжиж байгаа гэрлээ. Их сайхан яваад ирсэн. Тэгээд та нартай одоо бас энэ ташуурыг ашиглаад одоо эрүүлэн хазж байгаа хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. Баатартай бол одоо уртнаас л удаан жаргаараа одоо аман одоо өлзөө уршихтай одоо сайхан нэг хүсэн өрөө бас эрүүлэн хийх хүсэн өрөө ингээд бүгдэнд нь сайхан наатцгаагаарай бүгдөө одоо тэгээд баярлалаа. Хөрөө. Тэгээд танай ажлын хамт олон ч гэсэн сайхан хүсэн өрөө. Маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан алтан таягчтай болон хамт олонд нь чин сэтгэлээсээ маш их баярлж байна. Тэгээд би бас залуу уран бүтээлч хүн тэгээ ийм мундаг гайхалтай хүмүүстэй хамт нэвтрүүлэгт орж байгаа даа. Үнэхээр их баярлаад бас ингээ айгүй сандарч. Тэгээд монголчуудаа нийт зан олондоо энэ сайхан наадмаараа одоо тэгээ сайхан наадаарай гэж бас хэлье. Нийт уран бүтээлчтэй бас сайхан баярын мэндийг өргөн зөвшөөрье. Тэгээ гэр бүлдээ бас эрүүл их ад жаргалыг хүсье өрөөё. Тэгээ сайхан наадаарай та бүхэн маань. Нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрээ ад жаргалыг бид хүний сайхнаар төсөөлдөг болохоор алтан нар бидэнд авиадлахын гэрлээ хайрладаг болохоор амьд явахыг бид бусдыгаа баярлуулахын нэр гэж бодном, ад жаргалыг бид бусдыгаа хайрлахын нэр гэж боддгоо. Энэ ч утгаараа өнөөдрийн энэ сайхан одоо ардын хувьсгалын 101 жилийн ойн баярын ерөнхий ивент дээр ажиллаж буй Дүүхэ арт галерей дээшлэн барих дэлгэр сүтээ цайныхаа хамт олон бүгдөө дахин нэг баяр хүргэчихье. Эрхэм хүндтэй зочд маань бас манай одоо хадад мандал уулын маань энэ сайхан дэлгэр сүйтэй цайхараас бэлэг барьсан байгаа. Өөдөө дэвжлэх гээд ийм гоё одоо аягийн хамтаар мөн одоо сарын хэрэгцээг өгсөн та бүхэндээ зөвхөн энэ дээдсийг авчирсан байгаа шүү. Тэгээд хамгийн түрүүнд одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар арааш дарагтаас гардуулъя. Энэ сайхан эдээний дээжээр одоо тархлаагаа дэмжээрээ. Энэ баярын өдрөдөр гэр бүлтэйгээ бас сайхан амтархан уугаарай. Дээжлэн барих дэлгэр сүтээ цай. За энэ наадмаар одоо хийгдэж байгаа хүний мэс чанар гэсэн одоо сэдвтэй. Тэгээд энэ талаар ер нь дагнаж одоо их ажил хийдэг нэртэй сайхан хүмүүстэй энэ одоо нэр хүндтэй нэвтрүүлэгт орж байгаадаа би олзуурхаж байна. Ер нь бол энэ нэвтрүүлэгт ингээд оролцоо сууж байхад он жилүүд зүүд зэрэглээ мэтэл орж иж байна. Жил бүрийн 7 сарын 11-ний өглөө нар мандахад уурлазрныхаа сүлийг дэд сүлийг шуугаад зогсож байхад эр хүний дотор нэг юм бодогддог юм шүү. Би ономоллайтай мориманаад тэгээд дараагаар нь одоо даваагүй маллай манай төмөр замын нэрт уяач анчив болон одоо бусад хүмүүстэйгээ ингээд нэг тийм сайхан яриа хөрөө өрнүүлээд өнөөдөр хэний аавын хүүгийн хүү магнаа тэнилэгдэг юм болоо гэсэн тийм сэтгэл энд л одоо хадаатай байдагсан. За саяхан нэг дотны нөхөр маань таарад улсын топ 10 газрын нэг байлаа гэж ингэж одоо ярьж байсан. Тэгээ сайхан л одоо санагдаж одоо байлаа. Тэгээ ер нь бол уурлазраг нэг тийм гүйдэн ороод ирэхтэйгэн зэрэг богинохон хөөхөн сайварлан уяа тойроод тэгээ хүүхэд нь одоо гин голоход бол морины гүйдэгч нь улам тэгэд одоо илүү ордог гэж ярьдаг гэж шүү дээ. Тэгээ үнэхээр одоо сайхан тэр хөлгөөн би бас бодож одоо ингэж суун. Тэгээ наадамчин олон өнөөдөр бол ер нь аргагүй л одоо олон сайхан зүйлүүдийг ярьцгааж тэрүүгээр улсын маань хөгжил яг нэг тийм
утас, ээрч, ороож, имэрч ингэж л одоо явж байгаа хэрэг шүү дээ. Ингэж л одоо явна гэж одоо бодож байна. Өнөөдөр олонний өдөр болох тагаан зэрэг Тэнгэр үнэхээр сайхан байна. Тэнгэр үнэхээр сайхан байна. Хуруура тагширсан. Ер нь бол эн чинь ингэж ярьдаг л да. Өглөөний үүлний тэр нэг одоо өнгөөр тэр өдрийн ямар зүсмийн морь энэ ухаан одоо хույд 7 худгийн баруун дэнжтэйгүр цагаан худгаар одоо гарч ирэх нэвэ гэдгийг шинждэг. Тэгж одоо төсөөлдөг. За морь мэддэг нь болооч одоо гүнзгий нарийн юм ярьдаггүй яа гэдэг. Хоол унд таарсан гэсэн эдэргээл одоо ингэж таарна. Тэгэлгүй яг ялгаа байхгүй. Ялгаа байхгүй одоо ер нь сур харвны гэдэг чинь одоо тэгэл нөгөө эрхийн мэрэгэн харваач. Тэр битгий хэл ерөөсөн энэ гадаадын хүмүүс чинь тэгж ярьдаг юм билээс. Монголчууд бол ерөөсөн бүр тэр зогсож харвахаас магадгүй явууд одоо дундаа харвах нь илүү та нарт одоо тийм удам дамжсан тийм одоо юм байж магадгүй. Тэр 70 авьяас байж магадгүй шүү гэж нэг герман нөхөр тэр жил Солтекийн олимпиад намайг орж явахад надад тэгж одоо ярьж байж үлээ. Тэгээ наадамчин олон төмөндөө сайхан наадаж цааж алд цэнхэр хадаг намирч аягтай цагаан сүү бясгсан өргөн дэлгэр Монгол наадам сайхан байна. Ийм сайхан нэвтрүүлэгт орж байгаа одоо баяртай байна. Одоо тэгээд хүн чанар нэвтрүүлгийн хамт олондоо бас маш дандаа хүний сайн сайхны төлөө дандаа нийгэмдээ дандаа эрүүл сайхан ийм нэвтрүүлэг хийдэг та бүхэндээ бас мөн их баярлалаа. Цаашдынх нь уран бүтээл ажил амьдралд нь өндрөөс өндөр хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Түүхт их баяраараа ард түмэн маань сайхан баярлаад дүүрэн бэлгтэй төвшин жаргалтай амьдраарай гэж хүсгээс гадна 91 насны сүүдэр зоогсон ээжтэй эрүүл энхийг хүсэн өрөөё. Дүүргийнхаа нийт ахмадуудад Сэтгүүр хоороны ахмадын зөвлөлийн нэрийн өмнөөс бүгдээрээ одоо сайхан наадаарай гэж хүсэн өрөөё. За эрүүл батарш. Эрүүл бацаах башгүй. За энэ сайхан өдөр гоё байна. Эрхэм хүндтэй сайхан хүмүүстэй нэвтрүүлэгт орж байгаа да туйлаас баяртай байна. Тэгээ бас энэ төр би одоо Монгол Улсынхаа их сургуулийн нийт одоо эрдэмтэн ахмад багш сурган хүмүүжүүлэгч төгсөгчд оюутан сурагчид залуу судлаач нарда бас энэ наадмын баярын мэнд хүрэгчийн энэ сайхан хүн чанар нэвтрүүлгийг далимдуулаад тэгээд хүнд чинь олон сайхан дурсамж уулзалт байгаа ч өнөөдөр барагдахгүй. Тэгээ би бол одоо 93 наадмын одоо сур харваа хурдан морь харах их дуртай хүн байгаа юм. Хурдан морь харахлаар зэрэг хурдан морьны хүүхэд ирж яваа байдлыг хараад өөрийн ирэхгүй нулимс гойждаг. Тэгээд миний аавч гэсэн бас нутагтаа хурдан морь уралдуулж байсан. Миний дүүнэр хурдан морь ундаг байсан. Ийм учраас одоо хурдан морьны хүүхэд харахлаар л цаанаа нэг нулимс гойж морийг хүртэл харахлаар зэрэг л нэг огшоод явцдаг. Өнөөдөр ч гэсэн одоо хурдан морь хүйд олон худагт бол хурдаас сорж байгаа бах. Очиж харъя гэхлээр нөгөө уйлаад унж магадгүйгээд үзэж чадахгүй байна. За тэгээд бас их сайхан гоё юм нь одоо хүн чанарын гол сайхан агуулга бүрдсэн 93 наадам гэдэг бол Монгол түмний бахархал юм аа. Энэ наадмаараа хүн бүхэн одоо эвтэй хүчрхэг Монгол улсаа одоо нэр төрийг өндөр төргсөн ийм сайхан наадам болоосай гэж бодож байна. Энэ хүн чанар нэвтрүүлэг маань хүний дандаа дотоод мөн чанарыг харуулахын төлөө манай алтмаа захиралтай нэвтрүүлэг явдаг. Тийм учраас хүн чанарын хамгийн чухал зүйл бол хүмүүжил, боловсрол, ёс суртахуун гуравтаа байдгийн шүү. Энэ гурвыгаа дээдэлсэн наадам байгаарай гэж захия. Эхүү хүн чанар нэвтрүүлэг өндөрлөж байна. Хүн чанар гэж хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадах агуй хайр, инрэл, нэгүслэл хамгийн гол нь бие биедээ урам, дэм, хайр бэлгэлэхэд оршдог. Нэвтрүүлгийг хүндэтгэн хүрэлцэн ирсэн Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Рааш даргадаа, Монгол Улсын гавьяач жүжигчин Үлзий оршихахдаа мөн одоо манай уран бүтээлч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ариукада, Эрдэнэ цэцэг Дөөдөө,
За Монголын одоо нийслэлийн Баянгол дүүргийн ахмадын зөвлөлийн дарга Наран Туяа, Чимгээ, за Монгол улсын одоо сор болсон ахмад одоо багш нарын маань төлөөлөл Жавзан Дулан багштаа маш их баярлалаа. Тэгээ энэ сайхан олон хүмүүсээр хүрээлүүлэн цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчд маань бас энэ сайхан баяр наадмын өдөр цэнгэн жаргасан байхаа гэдэгт итгэлтэй байна. Бид аль болохоор аядуугаараа олон сайхан урмын үгээрээ үзэгч түмнөө милаахыг хүслээ. 9 эрдний гоёлоор баярын жавхааг нэмж 9 хүл цагаан туга хоймор юугаан залж 9 бэлэгтээ цацал юугаан өргөж 9 хүсэлтэй энэ сайхан баярын өдөр сайхан наадаарай Монгол түмэн минь. Хүрээ! 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 Хүн чанар нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Иргэн улстай төр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая. Хүн чанараа өнгөлөн зүйлгээ. Нэвтрүүлгийг дэмжин ажилласан Монголын үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Дүүхэ төвийн арт галерей, үндэсний үйлдвэрлэгч Хадад мандал уул компани, дээжлэн барих дэлгэр сүдэ цааны хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн минь илгээрээ инх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан наадаарай.